Яг одоо гадаа 19 хэмээх хүйтэн байна. Энэ бол байдал үзэгдэл. Энэ хүйтэнд бид нэр даарахад нэг санаа зовоодох асуудал биш. Энэ байгалийн үзэгдлээс бид нэр тойрч гарахгүй дайраад туулаад гарах ёстой. Харин гэр бүл доторх хасах 19 хэмээх хүйтнийг бид нэр байлгаж болохгүй юм аа. Өнөөдөр Монгол гэр бүлүүд Монгол хосуудын амьдралд хууралтаар хоёр биенийхээ сэтгэлийг хайрж байгаа. Хардалтаар хоёр биенийхээ сэтгэлийг жиндүүлж байгаа. Хадмуудын асуудал, санхүүгийн асуудал, хүүхдийн хүмүүжил зэрэг маш олон асуудлаар бид нэр харилцаандаа хасах 19 градусын хүйтнийг бий болгож үүнээсээ бид нэр зүрх сэтгэлээрээ харилцаагаараа бид нэр өнөөдөр жиндж байна. Тэгэхээр энэ асуудлыг бол байлгаж болохгүй. Тэгэхээр Монголынхоо хосуудад, Монголынхоо гэр бүлүүдэд хандаж урайлахад өвлийн хүйтнээс илүү үр зүрхний хүйтэн хамгийн ихээр хүнийг жиндүүлдэг юм шүү. Тиймээс гадаа байгаа хүйтэнд биш, гэр бүл доторх хүйтэндээ анхаарлаа хандуулаарай.